Сайн санаа сонсогчдоо Актим подкастын ээлжид дугаар эхэлж байна. Тэгэхээр энэ удирдалтаа бид нэр ялгаатай байдлыг ойлгох, хүн чанартай байх, хүнлэг ёс, сайн дурын ажил гэх мэтчлэнгээр ер нь их эрэг сэдвүүдээр та бүхэнд хүрч байгаа. Тэгээд энэтэй холбоотойгоор ер нь бол энэ сайн дурын ажил гэдэг юмыг маш сайн дэлгэрүүлж өсвөр насны хүүхдүүдийг сургаж зааж явж байгаа нэгэн зочныг ураад байгаамаа. За сайн байна уу энэ өдрийн мэнд төргий. За манай сонсогчдын хувьд дандаа өсвөр насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр та өөрийгөө эхлээд манай сонсогчдод нэг сайхан танилцуулаач ээ. За намайг Цэвэлмаа гэдэг Монголын сайн дурахны төв гэдэг байгууллагыг үүсгэн байгуулад ажиллаж байна. 19 дэх жилдээ ажиллаж байгаа энэ хүн байна. Тэгээ Арангаа аймагт төрж өссөн. Тэгээд анх бас өсвөр наснда 90 клубыг анх ажиллуулад тэгээд тэрнээс хойш нийгмийн ажиллаар ингээд нэлээд идэвхтэй ажиллаад явж байгаа ийм эмэгтэй охтуудын фөгд насад орсон бол тийм байна. Тэгээд нийгмийн ажлын чиглэлийн багш гэдэг. Анх өсвөр насндаа 90 үе клуб тэр талаараа ярил тухайн үед ер нь жишээлбэл өсвөр насны хүүхдүүд яг ямар хөө зүйл сонирхдаг байв те яа тэр клуб жишээлбэл санаачилсан юм уу эсвэл клуб байсан. Тэг жоохон байсан 6 дугаар анги байсан баг. Тэгэд анх скаутын холбоо гэд хамгийн анхны нөгөө жижиг хамгийн бага скаутаар анх хэлсэж ороод тэгээд өрөөвөр мөт толтлоо ингээд томортлоо тэнд ер нь ингээд нэг хүүхдүүдтэй хамт ажиллах нийгмийнхаа асуудлаар оролцох нь айгуу гоё юм байна гэж мэдэж ойлгоод тэгээд тэрний дараа 8 дугаар ангидаа ороод 90 үе гээд нийгмийн түвшил эмэгтэйчүүдийн холбоо гэж Арангаа аймгийн салбар байсан. Тэгээд тэр салбарын дэргэдэх өсвөрийн хүүхдүүдийн клубыг байгуулсан байхгүй. Тэгээд бид нар нийлээд байгаль орчны чиглэлээр хүүхдүүд өөрөө өөрснийгөө манлайлаад ингээд бусдаа эрэг нөлөөлөл үзүүлэх гэдэг юм уу. Тим ажлуудыг санаачлаад хийдэг байсан клуб. Тэгээд төгслөө тэр клубтай байсан. Клубээр юу хийх вэ? Ямар хөө ажлууд санаачлах? Анх 500 сая төгрөгийн төсөл бичиж авч ийлаа нөгөө Улаанбаатар дахь нийгмийн дэвшил эмэгтэйчүүдийн холбооноос тэгээд тэр мөнгөө бид нар хүүхдүүдийг тамир цэслэн гэдэг манай аймгийн цэслэнд амраагаад тэнд ер нь уур амьсгалын өөрчлөлт гэж юу байдгийг те хог хаягдал байгаль орчны асуудлаар ингээд сургалт явуулаад сурагч хүч нар бэлдээд ингэж ажиллуулж исэн ийм дуршлагууд байна. Тэгээ хүүхдүүд бас нөгөө би биендээ туслах миний паспорт энтергээд аянд нэгдэх энэ чиглэлээр ажлуудаа юу хиймээр байна. Хүүхдүүд юу хийж болд юм бэ орон нутгатаа гэд тэр л ингээд чиглэлээр ажиллаж байсан. Бидний төлөвлөлөөд сайн бүтээгүй нэг том ажил жишээлбэл ингээ гоё хүүхдийн гоё цэцэрлэг түрээлэн байгуулах юмсан гэд манай сургуулийн доор ингээл айгүй том цэцэрлэг түрээлэн ашиглахдаггүй болохоор за энд ингээл гоё ном уншдаг талбай байгаа л хажууд нь гоё тоглоол тэ тэгэл гоё цэцэг ингээл модон дундуур алхах тийм гоё юм хүүхдүүд өөрснөө хийх юмсан ингээл хөөцөлтөөл цөмөр энийхээ төлөө ингээл уулзаал төлөвлөөл тэ тэр нь ч гэсэн ингээ бидрийг маш сайн ингээд хүмүүжүүлсэн. Тэгээд маш олон залуучуудыг бас ингээ манлайлагч болгосон баха гэж найддаг. Энэ жилдээ сургуулаа төгсчөөд мэрэгжлийн ер нь яаж сонгож исэн бэ? Манай сонсогчид жишээлбэл яаж мэрэгжлийг сонгох вэ гэж бодож байгаа хүмүүс бас дэлгэн байгаа. Би ч айгүй юм юу ингээд айгүй юмд оролцдог. Тийм их янз янзын юм сонирхдаг хүүхдээсэн байна. Тэгээд яруу найргийн уралдаануудад ороод тэгэл яруу найрагч болов сэтгүүлч болов гоё юм шүү гэд айгүйх боддог байж байгаа. Дараа нь клуб энтер байгуулснаа улс төрч болох хэрэгтэй юм байна. Ер нь энэ нөгөө бид нар ер нь ингээл айгүйх ингээл хийсэн ч гэсэндээ ингээл том хүмүүс л шийдвэр гаргаад байна гэж бодохгүй ингээл манай аймгийн дарга ингээл ойлгох хэрэгтэй юм байна. Эсвэл энийг айгүй ингээл ойлгодог дэмжих хэрэгтэй юм байна. Тэгээд айгүй олон юм тэр чиглэлээр уралдаан янз янзын юмд нэг ертөнц гээл хүүхдийн том аймгийн уралдаанд орж илаа. Membership гээл Улаанбаатар тас илжсэн. Тэгээд энд сонгогдоол ирдэг те. Тэгээд айгүй олон юмд ингээд орж агаад тэгээд тэнд ер нь эрхцүү мэрэгжил айгүй зүгээр юм байна гэд. Тэгээд хэд хэдэн сургуулаас ураад тэгээд эрхцүүч болъё гэж эрхцүүч болсон. Тэгээд төгсөөд эрхцүүцээр ажиллаагүй. Тэгээ илүү нийгмийн ажил руу илүү ажилласан. Тэгээ анх цогцтой хөгжлийн gender төв гээд байгууллагт ороод ажиллаад тэгээд тэнд ер нь нийгмийн ажил анхнаасаа л айгүйх оролцоонд суурьсан ажлууд хийсэн учраас тэнд төсөлтөөр нэлээд сайн сурж аваад ажиллаж аваад тэгээл gender төвөөсөө дараа нь өөрөө хөгжлийн цонх гэдэг байгууллага байгуулад айгүй зөрөгтэй гарсан ганцаар тийм байна. Залуучуудтай нийлээд тийм одоо л манай мундаг залуучууд байгаа зураг төрөлх урлагийн чиглэлээр суралцж исэн залуучууд маань байна. Тэгээд боловсролын их сургуульд нийгмийн ажлын чиглэлээр сурж исэн энэ төр гэл залуучууд манай аангаах их сургуулийн гоётон залуучууд гэл бид нартай
хамтраад айгүй олон сайн дурын ажлуудыг хийсэн. Тэгээд 2017 онд энэ хөгжлийн цонх гэдэг нэрийг өөрчлөөд манай бас хэд хэдэн найз багш нар интернет хэлж хагаад бид нар Монголын сайн дурахны төв гэдэг нэрийг тавьсан. Ийм төв гэж яасан байна тий. Одоо ингээд нийгмийн чиглэлийн салбарыг за ялангуяа тэр дотроо сайн дурахны гэдэг юмыг барьж авах жишээлбэл юу нөлөөсөн бэ? Одоо ингээд нөгөө октын подкаст гэдгийг хийхин тулд жишээлбэл би ингээд 6 жил сэтгүүлчээр ажиллаа. Тэгээ ингээд ажиллаж байгаа хугацаанд ингээд харсан чинь хүчирхийлэлтэй ингээд хүүхд төрсөн янз бүрийн гэмт хэрэг ингээд болоолсон тэрийг очиж сурвалжлаа лсэн. Тэгсэн чинь одоо өөрчлөгдсөн зүйл нь ерөөсө тэр одоо аливаа гэмт хэрэг юмны хохирогч нь л өөрчлөгдөжсөн. Асуудал нь яг ичлэг. Тэгэхээр аюу хэцүү ингээд бухимдмаар. Тэгээ эн чинь явсараа подкаст болоод одоо ингээд бас ингээд өөрөө би тас юм болох гээд байгаа байхгүй. Айгүй хөрхөн. Тэгэхээр тэр шиг юм ингээд юу байсан бэ? Юу нөлөөлч ба тий? Тийм сайн дурын үйл ажиллагааг яг ойлгоод бидний маш олон ажлуудыг л ингээд хийгээд үзээд явж байгаа шүү дээ. Ингээд бага наснаас ахуулаад тэгэхээр нэг юм ингээд айгүй чухал санагдсан. Яг хөө мэдээж нэг аав ээжтэй холбоотой асуудал байгаа. Ээж аав манаас нэг жоохон зөв хүн байна шүү гэж айгүй хэлдэг байж надад болж өгвөл худлаа ярьж хулгай хийхгүй шиг амьдраарай гэж тэгж загчижсэн байна л да. Манай ээж аав хөдөлний хүмүүс. Тэгээд дээр нь ингээд хуулиар төгсөөд тэгээд ингээд хүмүүстэй ажиллаад ирсэн чинь айхтар том одоо арга айхтар том одоо өөрчлөлт хийх гэхээс илүү хүмүүс өөрснөө л өөрчлөгдөх, хүмүүс бие биендээ тусалдаг байх нь айгүй чухал. Тэнд л хүч байна гэж харсан. Анх тэгээд сайн дурын үйл ажиллагааг ойлгоод судалж байхдаа ч гэсэндээ тэгж харж байсан. Ер нь ингээд бусад улс оронд ч гэсэндээ хүмүүс ингээд ямар нэг хэцүү хүнд нөхцөл ирэхэд тэг ингээд ер нь хүмүүс нийлж нэгдэж давах нь хамгийн ингээд сайн үр дагаврыг авчирч байсан. Улс орон болгонд ингээд төсөв маш их хязгаарлагдмал шүү дээ. Нөөцөл дандаа л бидний хувьд ингээд баг тий. Тэгэхээр тэрний эсрэг хамгийн том нөөц бол хүний өөрийнх нь одоо мэдлэг дуршлаг, хүний өөрийнх нь харилцаа байсан. Тэгэхээр энэ их тийм чухал юм байна. Ер нь хүний эрхийг илүү их түгээхэд нийгэмдэр байгаа юм тэгш бас байдалтай. Охтууд бие бинийгээ одоо үгүйсгдэг ч юм уу, бие биенээсээ илүү байх, эсвэл хөвгүүд охтуудыг одоо жишээлбэл ингээд эмэгтэй байгаагийнхын хувьд хүч арай сул байгаагийнхын хувьд гэдэг ч юм уу. Эсвэл одоо янз янзын гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд, за ядууралтай холбоотой асуудлууд энэ төрөл олон зүйлүүд байгаа. Тэр бие биенийхээ тус хэрэггүй цаг үе бол баг байхгүй юм шүү гэсэн бодол байгаа байхгүй. Би ч хүүхэд насндаа ингээд мэдхгүй юм зөндөө байгаа шүү дээ бид нарт чинь. Тэгэхээр аль болох ингээд мэдэж авахд маань нээлттэй хүмүүс ингээд оролцдог байх нь надад ингээд цаг хугацааны хувьд айгүйх тийм товчлох те илүү ингээд өөртөө итгэх итгэлийг өгөх дэмжлэх тийм орчин байна гэдэг чинь би хүнд айгүй чухал байгаа байхгүй. Тэгэхээр сайн дурын үйл ажиллагаа яг энэтэй адилхан ерөөсөө оролцоо юм байна. Тэгэд энэ оролцохдоо бид нар ямар нэг шан харамж нэхэхгүйгээр айгүй өөр ашиг сонирхол тавихгүйгээр ингээд гоё оролцдог байх нь нийгмийн асуудлыг ойлгож таних том суурь юм байна. Энд л хамаг том одоо хөгжил гэдэг юм уу одоо томчуудын ярьдгаар одоо улс төрч гэж хэлдэг юм уу тий одоо бодлого хийж байгаа хүмүүс ч гэдэг юм мэдгүй энэ одоо бидний нүдээр бол ингээд бид нар ингээд хүүхдүүд байхдаа бол ингээд энэ дарга нар л гэж харж байгаа шүү дээ ингээд улс орныг авч явж байгаа хүмүүс гэд тэгвэл энэ хүмүүсийн нүдээр хийж байгаа айхтар том зүйлүүдээс илүү энэ одоо зүйлүүдийн өмнө нь хүмүүсийн ёс зүй тий харилцаа ингээд ихэнд байх нэ тэгэд бид нар энийг зөв зохион байгуулах юм бол бид нар яах вэ гэхээр энэ олон нийтийн хүч хүмүүсийн одоо тус дэмт харилцаа гэдэг бол дандаа одоо сайн зүйлийг бүтээх юм байна гэж харж. Тэгэхээр энийг хөгжүүлэх ёстой байна гэж анх бодож ирсэн. Тэгээд стратеги хийж байхдаа бусад улс орнуудын нэг туршлагыг уншаал амар гоё юм байна. Энэ яг ингэж орж ирж иж бид нар өстой амар гоё одоо нийгэмтэй болох юм байна гэж аюу тийм жоохон бахтаа бол яг л тэгж бодож байсан. Одоо бол арай өөр өнцгөөс. Гэхдээ Монгол улсын хувьд бол илүү арчилсан, хүний эрхийг илүү ойлгодог хинч байсан тий хүүхдүүд ч гэсэн гой зугаалах, тоглох тэр нээлттэй боломжтой айцгүй. Тэгээд ингээд амьдрахад бол би бинээсээ авах байх нэг чухал шүү дээ. Өөр нохоо мохоо энэ төр гэхээс илүү тий. Тэгэхээр хүмүүст итгэдэг тэр гой нийгэмд бол яг л бид нар оролцож бий болгоно. Хүмүүс өөр өөрснөөс эхэлнэ. Одоо сүүлийн үед жишээлбэл миний хамгийн санаа зовж байгаа юм нэг юм байна. Хүүхдүүд жоох юм нэг өрөвдөх тий нинжин сэтгэл тий одоо юм инэрэнгүү байдал нь жоох арай багассан юм шиг аюу тийм зэрлэг тий одоо надад л энэ явдал тохиолдог бол надад огт хамаагүй гэж байгаа юм шиг тий эсвэл одоо тэр хүнд муухан хандлаа гэд эсвэл тэр хүнд ямар нэг юм хэрцгий үйлдэл гаргачаад тэрийг төдийлэн сайн юм ухамсарлахгүй байгаа юм шиг надад харагдаад байгаа байхгүй жишээлбэл одоо манай пэйж рүү ингээд нэг өсвөр насныхантай холбоотой ингээд контент хийнгүүд одоо жишээлбэл
электрон тамхи вебтэй холбоотой ингээд татаж болохгүй гэдэг тийм рил оруулангууд шууд ингээд нөгөө хувь чатар ингээд амар харааж маргалаар ирсэн. Орой харангууд өчөөхөн жоохон ялах охин байгаа байхгүй юу? Яаж тэр толгооноос нь тийм амар ингээд гарч ийн үг юмэр. Тэгэхээр одоо өсвөр насны хүүхдүүд маань те энийг яг яаж ойлгох хэрэгтэй юм те. Яагаад бид нар ийм байж болохгүй юм те. Энэ ингээ амар ингээ сэтгхүү чинь том болоод бид нар ч яг яаж төлөвлөсөн юм те. Тэр талаас нь та одоо энэ нь олон хүүхдүүдтэй ажиллаж байгаа хүний хувьд түр нэг ухаартал нь гоё нэг юм. Жишээ вэ нэг юм тайлбарлаад яриад өгвөл. Юу уул нь ингэж бодох юм бол их амархан баг. Ингээд ямар зүйл бид нарыг гэмтээдэг вэ? Ямар зүйл таагүй сэтгэл төрүүлдэг вэ гэдэг ихлээд ингээд бид нар ингээ ойлгол тэр мэдрэмжүүдийг ингээ ойлгол их зүгээр. Жишээлбэл бид нар ингээ зохиулахад баяртай санагддггүй тий. За чиний эмээг ингээ булгаад авахд чамд бас баяртай санагдахгүй. За өөр юу яа гэдэг ингээд хин нэг доромжлоход энэ ингээд баяртай биш тий. Одоо доромжлуулж байгаа хүндээ ч гэсэндээ ямар муухай эмзэг муу ингээд мэдрэмжүүд өгөх вэ гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Бид нар энийг гэр бүл дотор илүү ойлгох. Тэгээд өөрөө бас энийг ингээд туршиж үзэх хэрэгтэй. Ингээ миний гаргаж байгаа зам чанар тэгээд надад ингээд хүмүүс яг ингэж гаргахаар надад ямар санагддаг вэ гэдэг ингээ мэдэх нь их чухал юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр аль болох хүмүүс ч ингээд би бинийгээ хайрлаж тий хүлээн зөвшөөрч чиний ингээд эрхэм чанар гэдэг юм уу чиний ингээл одоо дуртай зүйлийг чи хорихгүй чамайг ойлгож дэмжих тийм зүйлүүд хурцлж болно. Чамайг уйлахад битгий уйлаа гэж харагдах тийм зүйлүүд энэ хүн төрөлхтний хувьд бол ингээл хамгийн чухал шүү дээ. Бид нарын ингээд бид нар тэрийг л хүүхд насндаа хүсдэг шүү дээ. Ээж аваараа үнсүүлэх, хайрлуулах тий. Тэгэхээр таатай ийм сэтгэл санаанд маань илүү аятай гоё мэдрэмж өгдөг харилцаанууд юу вэ гэдгийг ингэж ойлгож мэдрэх нь их тийм чухал юм шиг санагдаж байгаа. Хамгийн энгийн шүү дээ энэ бол тэгчээд бид биш шүү дээ. Ингээд хэрвээ муу зүйлүүдийг ингээд санаандгүй муу зүйл гэж ойлгохгүй хийх нь ямар хорвшигтай вэ гэдгийг ингээд дараа нь ойлгох хэрэгтэй. Ингээд сонголтын хувьд ч гэсэнтэй магадгүй ингээд өнөөдөр нэг охин ингээд мессеж бичээл хүмүүсийг хараагаад байна гэж шүү дээ. Тэгээ энэ нь эргээд чамд өөрт чи ямар хорвшигтай вэ гэд ингээд таагүй харилцаа ингээд тарааж байгаа хүмүүс бол амьдрал дээр одоо бидний хүсэж байгаа нөгөө ирээдүйн төлөвчин болохоор юм айгу креатив бай амар би ингээд топ одоо сурагч болно одоо юу гэдэг айгу гоё эмэгтэй болно гэл янз янз ингээд байгаа штэ. Гэхдээ илүү мэдрэмжтэй илүү одоо амжилттай байхаар өөрснийгөө илэрхийлж байгаа тий. Эсвэл би зүгээр л ингээд айгу гоё энгийнээр амьдрмаараа ч гэдэг юм уу. Тэгээ тэн дунд нь яг тэр зорилго дунд нь бол энэ өөрөө тэр одоо зорилгыг хэдий дотроо оруулсан ч гэсэндээ тэр зорилго яаж бийждэг вэхээр тэр бусдын одоо харилцаагаар бийждэг байхгүй. Жишээлбэл юу хэлэх чинь тэгэхээр би яг одоо энэ кофег сонгож ууж байгаатай адилхан чи бас дандаа сонголтод байж гин гэсэн үг тий. Магадгүй одоо чи тэр охинтой тааралдаа дараа нь чиний подкастэнд магадгүй чи ингээд айгүй том телевизтэй тий ингээд танаад ажиллах гээд ирэхэд ингээд чи харна штэ. Эн чин тий ингээд ер нь тийм мэдрэмжээ төрөх байхгүй юу. Магадгүй ингээд зөндөө би зөвхөн нэг харилцааны тухай ярьж байгаа жижигхэн тохиолдлын тухай өөрөө шийдэж болно. Гэхдээ л ингээл энэ хүүхд чинь ингээд тий тэр хэнийг хүмүүс сонгодгийм бэ? Хин аз жаргалтай ингээ баяр баясгалантай тий тэгээд мэдээж ингээд өөрийнхөө хүмүүсийг хүлээн зөвшөөрч чаддаг тэр зүйлүүдийг ингээ хүмүүс ойлгож хүүхдүүд ч гэсэндээ энэ нь илүү зөв юм байна, буруу юм байна гэдгийг суралцах хэрэгтэй. Бид нар юг зөв юг буруу гэдэг байгаа юм бэ тий тэрийг ойлгохгүйгээр ингээл аваад тэрийг ингээд харахгүйгээр би айхтар өөрийгөө шүү гэж хэлээгүй тий хүмүүсийг бас шүү гэж хэлээгүй харин үйлдэлүүдийн тухай ярьж байгаа. Хүнийг цохох ч буруу шүү дээ. Тэгвэл энэ буруу юм байна гэдэг ингэж ойлгомоор байхгүй бид нар. Тэгэд энэ нь эргээд чамайг сонгохдохгүй байхад чамайг муухай харагдуулна тий. Ингээ айгуу гой харагдахгүй байхгүй бид нар амьдрал дээр яг хүүхэд зодчоод тэгэд эргээд энийг өөртөө амсах тийм амархан биш. Ер нь айгуу олон та гой нөгөө инфлюенсер хүмүүсийн ярьж байгаа яриан дээр байдаг да. Хүмүүс өөрөө юу тарин түүнийг хураанд ч гэж хэлээд байдаг те. Бид нэр өөрөө өөргөө бүтээж байгаа байхгүй тавтамжаараа зан үйлээрээ бүтэн штэ. Тэгээ миний харилцаа хандлага магадгүй гоё байна гэж тэнд ботсон зүйлийг чи одоогноос л бүтээхгүй бол шууд ингээл хувирчдаг ич хэдэн юм гэж байхгүй. Шууд үзэсгэлэн гоо болдог, шууд туранхаа олдог, эсвэл шууд эрдэнтэй болдог юм гэж байхгүй штэ. Бид нар тасралтгаас суралцчихдаг. Тэр нь өдөр тутмын амьдрал цаг мөч бүртээ бид нар ингэж өөрөөгөө бүтээж байгаа. Тэр энэ бүтээх үйл явц чинь болж өгвөл ингээд тэ зөв бурууг ойлгож таньсан алдаа болон одоо асуудлуудыг ингээд хараад хүлээн зөвшөөрдөг өөрчлөх илүү эерэг тийм юмнууд одоо өөдрөг байх эрэг байх руу илүү чиглэсэн тэр нь хитрэг тухай яриаггүй зүгээр энэ буруугийн тухай бодит байдлын тухай хэлж
Тэгээд жоохон тэмүүлэл энэ төр зөв байвал тий. Сайн дурын ажилтай холбоотойгоор тэгвэл танах яг хүүхдүүдэд ямар юм ур чадваруудыг эсвэл зөөлөн ур чадваруудыг тийм ер нь яг юуг ойлгуулт юм бэ те. Одоо энэ 10 хэдэн жилийн хугацаанд ямар нэг үнэт зүйлийг л тэр хүнд өгöd байгаа учраас танах оршин тогтоод шүү дээ. Тэгэхээр одоо энэ үзэж байгаа хүүхдүүд маань шилэл энэ байгууллага ер нь яг яад яг юу өгдөг надад гэж бодвол та юу гэж хэлэх вэ? Мэдээж ингээд айгүй их зүйлийг өгч байгаа гэдэг баг ярих юм бол ингээд нэлээ их яг ба. Гэхдээ хамгийн найдвартай хамгийн ингээд хэлж чадах хэд хэдэн гол зүйлээ. Тэгэд эхнийх нь бол сайн дурын ажлыг хийснээр хүүхэд ингээд асуудлуудыг ойлгох тэр боломж бүрддэг. Таньж мэдэх нөхцөл. Тэгээд тэр ер нь бол ингэж ярьдаг шүү дээ. Ингээд сурахад уншаад сурах нэг өөр, гитараа бариад тэ ингээд тоглох нэг өөр байдаг байхгүй. Яг тэрнтэй адилхан нийгмийн ийм олон янзын амьдрал ялгаануудыг ойлгож харах, тэрийг ингээд таних тэр боломж байдаг. Хоёрт нь энэ хүн өөрт нь ямар нэг хүч байна гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрдөг. Буюу өөртөө итгэл бол айгүй сайн нэмэгдэнэ. Яа тэгэхээр би одоо жишээл ангахын салбарын оюутан байлаач гэдэг юм уу? Би эсвэл 11 дугаар ангийн ингээ хүүхэд бай. Тэгээ хүүхдүүдтэй хамтдаа тоглоод хүүхдүүдэд хүрд зааж өгөөд тэ. Тэг би хин нэгэнд хэрэгтэй байгаа байхгүй юу? Энд хин нэгэнд тус дэм болж чадж байгаа байхгүй. Тэр намайг ингээд айгүй ингээд өөрчлөлт авчирхад гэдэг юм намайг ингээд дараагийн чадна гэж итгэлийн манд дандаа ингээд ноцоож өгч өгдөг хамгийн том зүйл байгаа. 2 3 дахь гол зүйл нь юу байдаг гэхээр тэнд хүн юуг олдог илүү ингээд би миний ингээд өнөөдрийн ингээд зорж байгаа мэрэгжил гэдэг юм уу да. За би нэг одоо 15 настай охин бай гэж бодъё л да. Би нэг сайн дурын ажил хийгээд магадгүй гой байгаль орчны эсвэл хүүхдүүдэд чиглэсэн гой очиж хичээл заадаг хөтөлбөрт ороод үзье. Тэгэнгүүт тэр хүн ингэж бодно. Магадгүй ээж аав нь за чи багш болоорооч гэдэг юм уу нэг тийм мэрэгжлийг ингээд тавьсан. Би яагаад багш болох ёстой вэ гэдгийг ойлгоно. Тэ эн чинь ингээд миний амьдралын хувьд юу чухал гэдэг хэсэг яригдчихэж шүү дээ тий. Тэгэхээр үнд зүйл гэдэг зүйлийг ярихад тийм их ойрхон наалдацтай болж ирнэ. Яагаад чухал юм миний мэрэгжил яагаад чухал юм ингээд тэрийг биеэрээ үзэхээр энд байгаа юм биш үү асуудал нь гэж харж байгаа байхгүй. Тэ жишээлбэл одоо хэдүүлээ ингээд харъя л да. Монголд ч ингээд эрүүл мэндийн асуудал гээл гэх юм бол айгүй олон асуудлууд ингээд өдөр болгон телевизээр гарч ийн тэ охтууд ирж ирэмсэлж ийн гэдэг юм уу. За тэгснэ ахмад настангууд айгүй хоочрлол имлэгтэй эвтэж чадахгүй аждаг ингээд айгүй олон юмнууд ингээд яриад байдаг тэ. Тэгтэл чи нэг сэдв дээр нь очиод за охтууд яагаад ирж ирэмсэлж байгаа юм бэ? Энэ дээр нь ингээд сургалт тогшоо сургалт хийх ч юм уу. Эсвэл мэдээлэл өгөх хэсэг сайн дурын ажил байл л да. Тэгэх юм бол өөрөө эхлээд мэдэж авдаг байхгүй. Ийм учраас юм биш үү гэдэг. Тэгвэл ингэж шийдэх хэрэгтэй юм байна. Энд мэдлэг хэрэгтэй юм байна. Тэгвэл би энэ олон хүмүүст мэдгэд те жирэмслэхгүй байх. Өөрийнхөө аймнаас эрүүл мэндийг аврахт нь би тусалж шít гэж итгэнэ. Тэгэхээр энэ одоо миний хувьд бол айгүй чухал гэж харж штэ хүн өөрөө. Тэгэхээр энд тийм хүмүүжил яригдчихээн те. Ирээдүйд өөрийнхөө хүсэл мөрөөдлийг юун чухал вэ? Яагаад би энийг сонгож байгаа юм? Зүгээр л ад жаргалтай байх. Зүгээр л хамгийн одоо топ юу болох, эдийн засгч болох ч гэдэг юм уу? Хамгийн лаг сургууль сурах гэдэг чинь тийм айхтар том зорилго юм шиг сонсогдохгүй байгаа зү. Тэгэхээр яагаад тий орж байгаа юм бэ гэдэг нь чухал ахгүй бид нар юу шийдэх гээд юуны утга учир нь юунд байгаа юм гэдэг. Энэ болгоныг эндээс олж харах бах. Том зургаараа бол энэ айгуу ингээд миний хэлэх дуртай нэг тийм чухал зүйл бид нар өөрөө өөрснийг ингээд бүтээж байгаа. Тэгэхээр өөрөө өөрснийг гоё үнэн байлгах, хүнд хэрэгтэй байлгах тэр зүйлүүд рүүгээ мэдээд сайн зүйл хийн, сайн дурын гэж байгаа учраас тэгээ өөрөө хүсэж хийн. Тийм болохоор өгөөч нь бас өөртөө айгүй сайн ирнэ, тий? Найз нөхдөд болохоос ахуулаад манай одоо хөтөлбөрт орсон, манай байгууллагт орсон хүмүүстэд би ингээд хэлдэг шүү дээ. Та хэд бол ингээд ажлын байрандаар гараад бүр ингээд төлөвлөгөө яаж хийх вэ гэж хизээч ингээд зовхгүй. Амар баг төсвөр, айгүй баг нөөцөөр, айгүй ингээд илүү сайнаар яаж хийх вэ гэдэг тийм үнцгийг та нар өөрсөндөө ингээд суулгана. Тэгэхээр бүх нийгэмдэр хүмүүс ингээд өрсөлдөж илүү одоо зах зээлийнхаа хуулиар ингээд амжилттай байж карьер ахиж те ингээд чиний амьдрал ч гэсэн чанарынхаа хувь сайжирч явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ дээр ч хамаа сонгох боломж ирнэ те. Чамааг ингээ хүлэн зөвшөөрдөг, юмны эвийг олдог, асуудлыг ингэж шийдэж чадах юм шүү гэж ингэж харж чаддаг, хүмүүстэй ингээд эвтэй харилцаатай те. Асуудлыг ингээд арай илүү олон талаас нь харж чадаад одоо шийдэхэд ингээд олон талынхны ингээд нөөцүүдийг ингэж оруулж чаддаг энэ төр юмнуудыг эндээс бид нар сурах байхгүй юу? Энд чинь ингээд
нэг жижигхэн асуудлыг шууд шийдчихдэг биш шүү дээ. Нийгмийн асуудлууд ч ингээл бид нар жижигээр өөрийнхөө л чадах хэсэгт нь хөнөмөр оруулж идэг. Тэгэхээр цаана нь ингээд юмнууд үлддэг. Тэгэхээр хүүхдүүд эндээ сурах боломж нь айгүй их гэж харж байна. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд жишээлх юм бол нөгөө өөрийгөө олох гэдэг нэг том асуулт ингээл урдаа тавьчаал тэгэл одоо би өөрийгөө олохгүй ингээл тэгш хараад ингээл ийм аюух талаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр жишээлх юм бол хүүхдүүд сайн дурын ажил хийгээд янз бүрийн юмд оролцоод ирэхээр яг яаж өөрийгөө олж байгаа нь харагддаг байдیں۔ Яг яаж гэдгийг нас мэдэхгүй манайхан байгаа байхгүй. Тэгээд нэг өөрийгөө л хайгаад нэг юм л хайгаад байгаа. Тэр нь яг юу юм гэдгээ мэдэхгүй. Ингээл оролцоод одоо бид ингээл хөтөлбөрүүдэд хүүхдүүдийг ингээл илсүүлэл оруулж байгаа штэ. Тэгээд оролцоод ирэхээр ингээ би юу ч чаддаг вэ, юу ч чаддгүй вэ гэдгүүд нь ингээ жоохон хувийнхаа хувьд өөрт нь хилэгдээд ирдэг. Багш чи тэрийг чадна гэхээс илүү би ста хүмүүстэй уцаар ярьж илүү сайн чадчихээн. Төлгөөгөө ингээ хийж юм байна багшаа ингээл хүшээ технологи чи ийм чухал юм биш үү гээл те. Одоо манайхан ч бүгдээрээ постэр эдрээ өөрснөө хийдэг хөтөлбөрийн лидер хүүхдүүд нь бидний оролцоол айгу бага байхгүй хүүхдүүд өөрснөө хийдэг. Хүүхдүүд сургалтаа өөрснөө хийж өгж байгаа. Тэгээд энэ нас ингээл өөрснөө чаддаг зүйлүүд нь ирж байгааз. Тэгээд дээрэс нь яаж юм гэхээр тэр суралцах боломжуудыг бүрдүүлж өгч байгаа байхгүй. Тийм. Нэг айхтар хайх юмч биш л дээ зүгээр ингээд тэгээ юунд гоё санагдчихээн хаана илүү ад жаргалтай гоё байна гэдгээ ингээд олоод ирэхээр аяндаа ингээд чи хүн чин одоо би хэн байх хэвтэй юм бэ гэдгээ ингээд харж байгаа шүү дээ тий. Анханасаа л яг чи тийм гэсэн үг ерөөсөй байхгүй. Айхтар хаагаал ингээд бүр ингээд ахаас илүү мэдээлэл гоё англиад зөв ойлгож чаддаг. Тэгээд ингээд юу хийж байгаагаа мэддэг. Тэгээд тэрэн дээр ингээд аяндаа цаг магаа хуваарлаа сурна. Хамгийн сүүлд манай идүүгийн 6 идүү дээр ирсэн баха. Идүү волонтер гэдэг нь болохоор бид нар хичээл заадаг хөтөлбөр байдаг. Ингээд хичээл засарсан хүүхдүүд ингээд сургалтын хоцрогдолтой хүүхдүүдэд хичээл заадаг. Тэгээд багш нар айгу хөрөлцөөгүй шүү дээ. Хүүхдтэй заана гэсэн үг. Ер нь бол оюутан залуучууд тэгээд хүүхдүүдэд заадаг байхгүй. Оюутнууд чинь нэг хурд чэйжилчих хэмжээний мэдлэг байгаа эдтэй бид нарт те. Тэгэхээр тийм эрүүл мэндийн хувьд чинь ингээд бид нар агаараас олол одоо айгүй олон асуудлаас хүүхдүүд айгүй хөвддөг шүү дээ. Тэр өвдсөн хүүхд чинь ингээд сураад тэр нөгөө чадамж энерги багах болно шүү дээ. Тэгэхээр олон асуудлуудаас олоод ингэж яхад бид нараа хүүхдүүд орж ирээд бага насны хүүхдүүдэд чаддаг зүйлүүдээ ингээд математикийн баг ангийн хичээлүүд те хурд одоо заана нэмэх хасах зааж чадна шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд чаддаг зүйлээрээ нэмрээ оруулж иж байгаа байхгүй. Тэгээ ингээд хүүхдүүд маань тэнд айгүй сэтгэл хангалуун байдаг энэ хөтөлбөрийг сонгож орж ирсэн хүүхдүүд англи хэл заадаг, математик заадаг, монгол хэл заадаг. Тэгээд хэлжсэн би ингээ ерөнхийлөгчийн тэтгэлэг авцсан. Тэгээ би ингээ авах гэж байгаа. Тэгээ надаа ингээд хэлний бэлтгэлгээд үнэхээр цаггүй. Гэхдээ би энийг үнэхээр дуртай байгаа. Яа тэгэхээр би энэ дээр бүр ингээд одоо миний хамгийн сайн өөртөө авсан юм гэвэл тайм менежмент гэж хэлж байна л. Би ингээд багшаа цагаа зохицуулж байгаа. Би чухал гэж харж байгаа учраас тэгэхээр бусад хүмүүс бол миний хувьд ингээл одоо шалгалт өгөх нь чухал гээл тэ англи хэлээр давтах нь л чухал гэж байна шүү дээ. Гэтэл тэр өөрөөр хийж байгаа байхгүй. Би заагаа сайжирч байна. Дээр нь би эндээс цаг зохицуулах чухал зүйлүүдийг ингэж ялгах нь надад ямар чухал вэ гэдгийг би сурсан гэд ингээ хэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтчлэн хүүхдүүд эндээс өөрийнхөө юу чаддгийг, юу чадах ёстойгоо ойлгоно тэ. Тэгээд эндээс илүү ингээд хүнд туслахаар одоо энэ чи айхтар цохиж зодохгүй зү баярлаа гэж хэлнэ те хүмүүс ямар мундаг юм бэ гэж хэлнэ чи тэгэхээр ингээд аяндаа өөрөө гоё баяраа сайхантай те нэрээ хүн туслах ямар гоё юм бэ би энэс л үг чадах юм байна штэ гэж бодож байгаа байхгүй тэгээд ингээд хүүхдүүд яагаад хичээлээс авцарддаг юм бэ гэдгийг ойлгож эхэлнэ тэгэхээр том болоод мадгүй одоо начиг болоод хүүхэд энэ төр гаргаад ээж энэ төр болохоор батгах нь шүү дээ. Би ийм хүүхдүүдэд ийм асуудал тохиолдог учраас тий. Магадгүй ингээ гэр бүлийн хүчирхэлтэй орчин хэрвээ байх юм бол хүүхдүүд сургалт хичээлээ хийдэггүй юм байна гэдэг. Тэр охин ойлгож байгаа байхгүй. Магадгүй эрүүл мэндийн хувьд ингэдэг юм байна. За өөр аягүй олон шалтгаан магадгүй энд ингээ хүүхдүүд тэгтэл 108-ын дуудлага хэд вүлээ. Хүүхдүүдтэй ингээд хин нэгэн тоохгүй байгаагаас хин нэгэн хүүхэд хүн тэр хүүхдэд ингээд хантай дэм болохгүй байгаас болоод хүүхдэд өөр өөрийнхоороо л ингээд хичээл давтагч сургуульд явах хүсэлгүй хүүхдэд шүтэл байгаа байхгүй. Тэгтэл нэг хөрхөн ах эгчтэй болоод те нэг 3 сар хамгийн багтаатай хүй гэж дуудаад цаг товлоод эн чин нэг хаахтар зааж гээгүүлэхгүй ч гэсэн ингээд хантай байна. Хин нэгэн дурам миний дүү хичээлээ чадна штэ гэж хэлэхэд те тэр хүний амьдралыг өөрчлөх боломжтой байгаа байхгүй юу? Маш олон гоё юм үр дүнгуудыг хэлжсэн бүр ингэ. Тэр хичээлээ хаана заадаг? Онлайнаар бид нар заадаг. Бүр амар амархан. Тийм байна. Хялбартай шийдсэн шүү дээ. Тийм. Ингээл уцтай л хахад болчихно. Тэгэл 40 минут те хугацаатай
яг энэтэй адилхан бас айгүй олон хөтөлбөр байгаа. Бид нар таанд гэдэг хөтөлбөр байгаа. Хөгжим бэрхшээлтэй хүүхдүүд танах өмнөх подкаст нь тэрийг ярьжсэн те. Тэгээ бид нар гэртээ байдаг байнгын асаргатай хүүхдүүд зөндөл идэг байхгүй юу? Яг ингээд явж чадахгүй, автобус байхгүй, тэгэл ээж аав нь ажил хийх хэрэгтэй. Тэгтэл ингээд харах хүн, тэгэл хүмүүстэй танилцмаар байгаа. Тэ гоё юм ярмаар байгаа штэ ингээд суугаал юуны ч хамаагүй үлгэрийн тухай ярмаар байгаа. Ингээл хүүхдүүд өөрөө өөрснийхөө хэрэгцээ, бие сэтгэл зүйн онцлог тохирсон гоё нийгмийн харилцаанууд хүүхдүүд дандаа хэрэг болж идэг. Тэгэхээр энд нь ингээд гэрээр нь зочилдог, хамтдаа ингээд тодорхой цагийг өнгөрөөдөг найзууд хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нэр аанд гэдэг хөтөлбөрийг хийж гин. Тэгээд энд бас хүүхдүүд маш их дуртай байдаг. Хүүхдүүд жинхнээсээ ингээд ялгаатай байдал гэж энийг хэлэх юм бэ штэ гэж айхтар өрөвдөөл тэ хүмүүсийн ярьж байгаагаар айхтар юм ярьдаг штэ хүмүүс ч юм байна. Өө өстө нэр азгүй эсвэл юу гэдэг тэ үеийн өрмөр гэд нөө тэ тийм тэр биш ингээд энэ асуудал нь дээр л одоо өөр юм байна. Тэгвэл энийг ингээд дэмжих хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Тэгээд тэр асуудлыг ингээд нэлээд ингээд ойлгоод 2-3 сар болоод ирэхээр тэр хүүхд чинь нөхцөл байдлыг ойлгодог. Асуудал хаанаас байгаа? Яагаад ийм болдгийг хүмүүс гэж ингэж харж чаддаг болдог байхгүй. Одоо жишээлх юм бол нөгөө ямар нэгэн юм хийх гэжтэй эсвэл найзтай болмоор байгаа эсвэл одоо өөрийгөө сормоор байгаа ингээ хүүхдүүд ер нь зөндөл байгаа юм шиг байна. Тэгээ жишээлбэл манайх ингээ хажуу талдаа бас Октийн подкастын клуб гэдэг бас нэг хэдэн октод байгаа юм тий. Гэхдээ бас ингээ зарим нь хараад байгаа яг өөрөө нөгөө төрүүлж ямар нэгэн одоо энэ байгаа бүсээсээ гарч чадахгүй тэр айцаа ингээ туулж чадахгүй тийм асуудлууд байна л та. Тэрэн дээр шилбэл та юу гэж зөвлөх вэ? Тий яг вэ ингээд үзэж одоо үзэх гэдэг юм уу? Нэг удаа, хоёр удаа ингээд өөртөө цав гаргаад хүмүүсийн донд ороод ирэхээр аяндаа нөгөө бидний бүрдүүлж байгаа хүмүүс бид нар чинь ингээд одоо байгууллагууд тэр дундаа ингээд төрөөмс байгууллагуудын хувьд чинь бүх асуудлыг шийдэх нөөцтэй биш байхгүй. Бид нар тийм учраас нөгөө сайн дурын үйл ажиллагаанд оролцож байгаа оролцоо тэр дундаа хүүхдтэй холбоотой ажлуудыг энэ төр хийхдээ хүмүүсийг сонгож авдаг. Тэ. Тэгэхээр аль болох ирж байгаа орон зайдаа бид нар сайн дурахныг хамгаална заавал одоо манай сайн дурахын дотор ямар ч сан харилцааны хувьд би нэгээ дээрлэгдэг дарамтлагдаг тийм харилцаа байхгүй шүү гэдэг дандаа ингээд хилээ сургадаг байхгүй. За өөр яг гэхээр тэнд суралцах боломжууд ингээд тавьж өгдөг. Тэгэхээр сайн дурын үйл ажиллагааг бусад төрлийн үйл ажиллагаанаас яаж ялгах юм? Магадгүй хөдөлмөрийн үйлчлэгөөс тий амар хүн тусалж ин гэсэн чинь шал өөр юм хийгээ явцсан. Тийм. Тэгэхээр энийг ингээд ялгаж өгдөг. Дээр нь нөгөө сайн дурын ажил хийж байгаа хүүхэд ингээ хийж байгаа үйл ажиллагааныхаа хүрээнд өөр хүмүүстэй харилцаж таарна да. Одоо түрүүний идэвхтэй адилхан одоо би их багшаалаа гэхэд чи хүүхэд байлаа гэд хоёулаа харилцаа олж байгаа. Тэгвэл энэ дотор хэм хэмжээг нь бас зааж өгдөг. Ямар хэм хэмжээнд дотор харилцах вэ гэдэг юм байна. Илүү гарахгүй шүү гэдэг юм байна. Энэ янз янзын гэмтэл сэтгэл зүйн асуудлуудыг үүсэхгүй байх талаасаа бид нар энэ хамгаалах аль альны хамгаалах төр орчин бүтээж өгдөг байхгүй тий. Тэгэхээр ийм болохоор ингээд жишээлбэл би өөрийнхөө мэддэг газар яг хэлмээр байна. Манай байгууллагын хувьд бол ямар нэгэн айдас янз янзын төвшөөртэй эсвэл тодорхойгүй байдал үүсэхгүй байх юмсан гэж айгу хичээдэг. Тэгэхээр өөрснөө ингээд оролдож үзэх хэрэгтэй. Тэгээд болж ивэл мэдээж хүн болгон сайн дурын ажил хийх үүрэгтэй бол биш. Гэхдээ энэ амьдрал дээр хүмүүс бие биенгүүгээрээ ингээд хол удаан аз жаргалтай байх боломжгүй. Тийм болохоор аль болох ингээд нийгмээ ойлгож таньж нийгмийнхаа нэг хэсэг байна гэдэг нь ингээ хариуцлагатай ингээд өөрийнхөө хувьд ч гэсэндээ ингээд яг Монгол улсын иргэн байна гэдэг нэг тийм гоё юм өгч байгаа юм л да. Тэрийг ингээд ойлгоод оролцдог тэр боломжийг ингээд харчаад ингээд яг л хэрэгтэй ингээд үзэх хэрэгтэй, тест үзэх хэрэгтэй. Нэг удаа гоё бас зориг гаргах хэрэгтэй. Гарах хэрэгтэй тий. Өсвөр наснд байхад тий түрүү нөгөө нэг клубээс эхлүүлэл явсан гэж байгаа шүү дээ. Тэгээ тэр үед жишээлх юм бол бас нэг сэтгэл зүйд хямрахтай үе тэнгийн жишээлбэл зүгээс янз бүрийн дарамт юм байна. Тийм үе байсан уу? Тэрийг та юу нь яаж тулж ирсэн бэ? Тэр тулахад одоо сайн дурын ажил тосолсон уу? Тэр үед ч айхтрыг сайн дурын ажил гэхээс илүү оролцоо клуб гээл тий. Тэгээ явж байгаа. Тийм тэгэл ингээд бүх охтуудын адил айгүйх өөртөө итгэлгүй байсан. Нэг талаараа жишээлбэл одоо ангийн хүүхдүүд заримдаа шоолох тий. За тэгэл одоо баг амтаа оруулаад шоолж молдог байлаа шүү дээ. Жохон өндөрхөн бол тийм, намхан бол тийм энэ төр гэлэг тэрнтэй адилхан надад айгүйх тийм ярьжсэн. Хоёрт нь айгүйх айдаг байсан. Ингээ айгүйх мэдлэг тутахаар ингээд юм хийх гэхээр ингээд зарим үед ингээ мэдэхгүй шүү дээ бид нар. Тэгэхээр ингээл айгүйх хайцтай бүр яана гэл айгүйх тийм үеуд ингээ гарч ирж байсан. Тэгээд тэр үе бас ингээд болж тийм үү шал дэмээ юм байна. Хүмүүс муулах байхдаа
намайг өстэй айгу муу ээ тий ямар тэнэг вэ гэж айгу хэлэх бахтаа гэж айгу тэгэж бодчихсон. Тэгэд ээж энэ айгу хэрэг болсон гэр бүлийнхэн ингээд чи чадна штэ гэд. Тэгээд тэрийг ээж аавынхаа дэмжлэгээр айгу туулсан байх нь л та ингээл урлагийн үзлэг энтерт оролцоод чи энийг бол чи чадчих юм чи ингээл айгу тэмцээнд явдаг энтер дээр ингээд тэд нар ингээд намайг тэр оролцож алга намайг айгу сайн зассан байхгүй чиглүүлээд тайз майсны амар айдастай ингээл гарахаар ер нь л хинч гарч чадахгүй шүү дээ ингээл тайзан дээр амар олон хүмүүс ингээл харж хахад гэрэл тосцсон байхад ингээл шүлэг унших чинь бүр ингээл өвдөг чичрээ буух юмсан гэж одоо би тэг бүр мартчихсэн ингээд шүлгээ. Тэгээд нөгөө амар амжилтаа оролцсон хичээл муу болчоор чи ингээл уйлал би өстө чадахгүй юм байна штэ гэл айгүйх бодчихсон. Тэгээд баг зарим одоо жишээлбэл шүлэг бичих мичгээ болж малаад тийм үед зөндөө ингээ гарсан. Тэрийг яаж тавсан? Тэгэл дараагийнх нь юмн дээр арай илүү ингээд тэр чиглэлээр гаагүй байсан. Манай тэр Монголны багш нараа айгу бас тасалж байсан. Чи чадна штэ энэ төр гэдэг дээр ингээ зааж өгч мөгөөд тэгээ микрофонтой жишээлбэл харьц марцах чи айгүй муу байсан чи ингээл ингүүл айгүй зүгээр штэ миний охин болж ийн гэл нэг тийм болж ийн гэл нэг хань ороод ирэхээр хүн чи ингээд яг чадаад эхэлчихдэг байхгүй тийм тэгж харсан ээж маань айгүйх дэмжсэн дээ би бүр ээжтэй их баярлаа гэж хэлмээр санагддаг айгүйх тэгж хэлж ийсэн үгүй юу ингээл скаут гээл байсгээл юмд явна гээл ингээд тэгэхээр хөрх амтаа ингээл тэр үед чи ингээд нэг даавн төрөв чин тэгэл мөнгө алдчихгүй байгаасаа гээл ингэж мингээд тэгээд чи чадна штэ чи ингээл агууд болж ин миний охин ингээл агуух дэмждэг цалингийн зээл тавиал нөгөө зардалт ингээл өвж мөгдөг тэгээд тэр агуу гоё ингээд чухал байсан оюутан болоод бас ингээл сандраа ажил хийж байгаа штэ бид нар чи ингээл агуу дуртай болсон юм чинь тэнд бас жоохон хэцүү үеуд байсан агуух олон хүмүүсийн дунд уучраа болоход тэгээд өөрийнхөө байр суурийг ингээ илэрхийлэхэд энэ төр айгүйх хэцүү айгүйх өрсөлдөөнтэй тэгээ би багасаа айгүй ингээд юм хүмүүд оролцсон болохоор айгүй бас эго өндөртэй байсан тэрийг ингээд буулгана гэдэг чинь айгүй хэцүү би ингээд чадагч юм шиг тэгээ тэрэнд ингээд айгүй төргөө хийлээл энэ тэнд гараал би ингээд өрсөж хэлэх гээл айгүйх тэгдэг байсан бүр ингээд байнга тэгээ тэрийг сүлд нь ингээ ойлгох юм байлаа хүн юунаас болоод би ингээд дандаа ингээд болохгүй байгаа юм бэ гэл айгүй олон болохгүйгээд болоод байгаа байхгүй. Тэгээд би мундаг юм чинь гэдэг хит их бодлоод хүнийг их төөрүүлдэг маш их ингээд оволцуулаад гол юм маань харуулахгүй байсан. Нэг бодлын сэтгэл зүйн хямралч маш л тэнтэй айгүй холбоотой байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг айгүй буулгасан. Хүн байна гэдгийг би ойлгосон. Тэгээ бас жоохон оюутан болж энэ төр болохоор айгүй тийм ном унших багасаа ер нь жоохон сонирхоод байхаар тэрэн дээр ингээд нэг сонио ингээд унших тийм хэрэгцээнүүд үүсэт идэм байлээ. Тэгээд бас сонирхдаг юмнуудаа уншиж хараад өөрийнхөө ингээд дуртай зүйлүүдийг тий нөгөө бас л янз янзын юм сонирхож байгаа юм чинь ингээд тэгээд тэндээс аяндаа оролцож байгаад өөрийгөө бүтээсэн. Тэгээд олон залуучуудтай ингээд явахаар яг ингээд гой мундаг байна гэж тий ингээд зөв байна гэж юу вэ гэдгийг аяндаа ингээд гой суушаад ирд юм байлаа. Нэх ахтар буруу, нэх ахтар тэнд яллах шүүх юмнаас илүү одоо би тэрийг ингээд туулаад явж байгаад одоо ч гэсэндээ би ингээд яг гаднаасаа ингээд айгүй инээгээл зүгээр айгүй чухал гэж харагдчихсан ч гэсэндээ дотроо ингээд хүн болгонд амьдралын ингээд шат болгонд асуудлууд хүсвэл томоор жижигээр харагдаж байгаа. Ингээд тэрийг давна гэдг нь миний ингээд найз нөхөд өнөөдөр хүртэл бүтээсэн одоо амьдралын маань тэр одоо хамгийн том чухал зүйл нь бол харилцаа, нөхөрлөл, хайр л байгаа шүү дээ. Энэ л яг давуулдаг. Тэрийг одоо айгүй олон жил бүтээсэн байна. Тэгэхээр олон асуудал ирэхэд тийм бэлэн байх энэ төр гэхээс илүү тэрийг унсан ч гэсэндээ босох тий. Тэрийг багасгаж чадах тэр сэтгэлийн хатыг ингээд жоох ингээд суулгахад багасаа одоо надад итгэсэн тэр сайхан итгэлүүд хийж байгаа ажил маань их тийм нөлөө болсон да. Ер нь бол нэг ийм тавчтаад юмд яарч амьдрахаар угаасаа хүн өөрийгөө ингээ өрцөө аваагаа тийм одоо баг яараа ингээд нэг алхам ухраад окей одоо ингэсэн юм чи одоо ингээ гоё яана гэд ингээ амьдрах хүүхдүүдэд ингээд баг насанд байхад илүү ингэдэг аахгүй ер нь ингээд яг миний өнцгөөс штэ айгүй олон асуудлууд ингээ гараад ирдэг те ингээд ухаантай зөвлөгөөнүүд айгүй тийм ороход хэцүү байдаг аахгүй юу бүр ингээд үнэхээр хэцүү амар менторинг амар коучинг энэ төр гэл надад бол стил бараг төөрх юм шиг хэцүү санагдаад байдیں۔ Зүгээр яхаа мэдээж ухаантай сайн багш нар сайн тасгалжуулагч давуулах нь чухал.
Гэхдээ жоохон анзаарах хэрэгтэй яг юу болохгүй байгаагаа ойлгох тэр боломжийг өөртөө өгөх хэрэгтэй байхгүй. Тэр нь ухралт гэхээс илүү жоохон ингээд асуудлаа ингээд үндсэн юмнаас жоохон салгах нь чухал юм уу? Тэ тэгээд одоо амьдарч гин гэдэг нь одоо ч гэсэн бид хэлэх дуртай. Өнөөдөр амьдарч гин. Тэгээд энд үн цэнтэй чухал зүйлүүд байгаа. Бас хариуцлага байгаа. Би 2 хүүхдээ ээж. Тийм болохоор 2 хүүхэд маань бас ингээд чанартай, аюулгүй амьдралаар амьдрах хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэнд бас миний цаг хувь нэмэр тэг хичээл зүтгэл явах хэрэгтэй. Дээр нь надад ажил байгаа. Тэгээ би ажлаа илүү томоор хардаг. Өнөөдөр цалин ямар байгуулгын хэдэн метр квадратад байна, хинтээ ажиллаж байгаа вэ гэдгээс үл хамааран миний хийж байгаа ажлын мөн чанар нь үнэхээр ёс зүйтэй, үнэхээр Монголын бас нийгэмд хувь нэмрээ оруулах том ажиллаа гэж би итгэж байгаа. Хүмүүс бол нэг итгэхгүй байж болно. Сайн дурхэр зүгээр наах инээдэг л байлаа шоолоод. Тэгж итгэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингээд алдахгүй байх, баллахгүй байх тэр хариуцлага надад ирж байгаа. Тэгэхээр энэ бас хариуцлага гэдэг зүйл, амлалт гэдэг зүйл бас бид нарыг янз янзын нөхцөл байдлаас арай өөр рүү шилжихэд тус болох, тэрийгээ санах нь их тийм чухал юм байна да гэж бодсон. Тийм нэг ах биш тэг дандаа нэг төлөвт хүн байна гэж байхгүй шүү дээ. Ирээдүг бодоол зовоод байх юм бол бас л хэцүү байх бах тий. Игтжүүл мэдээж мөрөөдөл зориг одоо янз янзын гоё юм байгаа. Гэхдээ бас өнгөрсөнд болсон зүйлүүдэд бодоод шаналаад өөрийгөө тэнд хүлээд байвал айгүй хэцүү байхгүй. Тэгэхээр өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа гэдгээ дандаа санах хэрэгтэй. Тийм ээж аав гэр бүлийн амьдрал байна мэдээж чухал. Гэхдээ чи бас өөрийн гэсэн амьдралыг бүтээх хүч байгаа. Ад жаргалтай илүү ингээд чиний хувьд чиний ертөнд ямар байх вэ гэдэг чи шийдэх ёстой учраас энэ дээрээ бид нар ингээд гоё тогтож энэ дээрээ гоё эхлүүлж алдаж онж тэгэл ингээл те явах нь чухал юм байна гэж одоо би боддог. Танах одоо эх 7 хоногт нэг гоё арга хэмжээ зохион байгуулж байгаа. Тэгээд тэр талаараа мэдээлэл өгөөч. Тэгээ нөгөө олон улсад Good Eats Day гэж нэг том кампанид ажилладаг. Олон улсын дэлхийн улс орнуудын одоо байгууллагууд болон бүлэг одоо хүмүүс энтер нэгдсэн байж болдог. Тийм. Тэгээ жил болгон хийдэг. Тэгээ энэ жил бас бид нар сайн үйлс талаасаа өсвөрийн хүүхд залуучдын донд бид нар нэг өдөрлөг нэг том одоо форум хийх гэж байгаа. 500 гаруй хүнтэй форумыг хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Тэгээ тэн дотор үйл гэдэг бол яг юу хэлж юм гэхээр хүмүүс өөрснөө ямар нэг одоо байгууллага бүртгүүлэхгүйгээр тий өөрснөө юу хийж байгаагаа мэдээд хүмүүст дэм тус болох тэр одоо сонголтуудыг магадгүй зам гарахт нэмээд таслаад өгдөг тий за газар нэгэн байвал аваад тавьчих хэмжээний ийм соёлыг бид нар хүмүүст бүх хүмүүст байгаасай гэдэг талаасаа хүмүүс сайхан сэтгэлтэй байгаасай шууд хэлэх юм бол би бинийг хайрладаг байгаасай тэгээд зөв илүү эрүүл юм харилцаануудыг хийх юмсан гэсэн тэр гол санаа явж байгаа. Сайн дурын үйл ажиллагаа гэвэл илүү систем гэдэг юм уу? Ингээд эхлэн юуны төлөө хийж байгаа, юуг өөрчлөх гэж байгаа, ямар үр дүн гарах юм гэдгийг ингээд бодоод тэгээ үйл ажиллагаа амиг чи ингээд тест дараалалтай. Бид нэр тийм учраас илүү байгууллага дээр төсөл хөтөлбөр дээр сууршаад байдаг юм учир нь тэр. Тэгээ сайн дурахныг хамгаална нэтер гэдэг нь юм агуулгын хувьд юм. Үйлс гэдэг нь илүү хүн бүхэн хийхэд нээлттэй байх тий. Ер нь сайхан ажил хийдэг, би бинийгээ хайрладаг тийм нийгэмд л одоо амьдрах юмсан гэсэн тийм value өгч байгаа байхгүй хүүхдүүдэд. Одоо энийг сонсож байгаа хүүхдүүд оролцож жишээлбэл болох уу? Болно. Тэрэн дээр яг юу болох вэ? Тэрэн дээр өнгөрсөн одоо ирээдүг гэсэн юм 3 юм одоо үед бид нар хуваагаад өнгөрсөнд нь болохоор өсвөрийн хүүхдүүд за тэгээд тэн дээр ганц нэг ингээд бас ахмад үе тэгээд нэг төлөөлөлөд оролцсон. Тэгээд сайн үйлсийг хийгээд яаж өөрчлөгдсөн бэ? Одоо миний амжилтын түүхэнд сайн үйлс гэдэг энэ сайн байх, сайн зүйлүүдийг сонгоно гэдэг нь надад ямар том өөрчлөлтийг авчирсан бэ гэдэг дээр ингээд нэг тийм гоё өөрийнхөө туршлагаас амжилтаас хуваалцсан нэг ярилцлага байх юм. Хүмүүс гоё ярих юм тий хүүхдүүд бас сайн дурын ажил хийгээд би юм болсон гэл жишээлбэл одоо манайх 2023 онд нөгөө Америкийн тэтгэлэг хөтөлбөр байдаг 10 жилийнхний солилцооны хөтөлбөр жилийн солилцооны хөтөлбөрт яг манай байгууллагаас 3 хүүхд улсын хэмжээнд 15 хүүхдээс ингээл тэнцэж явж гин гэл те. Тэгэхээр тэр 3 хүүхдтэй үед ямар өөрчлөлт гарч ирсэн бэ гэл ийм зүйлүүд хаваалцах нь шүү дээ. Тэгэд аюу олон төрлийн байгууллагаас хаваалцах байх гэж бодож байна. Монголын хүүхдийн зөвлөлөөс арах байх. Монголын улаан залмын нийгэмлэг тэр дандаа хүүхд залуучдын өглөөний нас тэр оролцуулна. Тэгээ бас манай хөтөлбөрүүдээс оролцох байх. Одоо хэсэгт нь болохоор
хүүхдүүдтэй ажилладаг. Тэр дундаа хүүхдийн оролцоог дэмжиж ажиллаж байгаа байгууллагуудын хувьд юуг анхаарах вэ гэдэг. Энэ айгүй чухал байдаг. Тийм. Тэгээд тэгвэл нөгөө хүүхдүүд ингээд ойлгомжгүй юм дээр ч ингээд худлаа юм байна гэж буцаж гад байдаг байхгүй. Тэгэхээр аль болох энэ дээр нь бид нар хамтдаа ярилцахын хилцүүлэг хийгээд жишээлбэл хүүхдүүдэд өвсөлж авах нь 100 юм уу? Сайн дурын ажил юм чи ингээл бүх хүн нээлттэй хийж болдгоо мó гэж хүүхдүүд аягүй тэгдэг. Гэтэл чи ингээл нэг байгууллагын хувьд бол ингээл хизээч 1000 хүүхдэд зэрэг ажиллах багтаамжгүй байгаа байхгүй бид нар ч тий. Тэгэхээр ингээд тэр мэрийг ингээ ярилцаад тэгээд ер нь хүүхдийг хамгаалах бодлого гэж үе хүүхдийн оролцоог дэмжинэ гэдэг нь юу юм? Ямар одоо боломжуудаар ажиллавал илүү зүгээр байхаа энэ төр гэл ийм зүйлүүдэд ярилцаад тийм байна. Олон талын мэдээлэл авчих юм шүү дээ. Ирээдүйд бид нараас яаж ажиллах вэ гэдгээ хамтрахтаа хамтын хүрээнд бид нар ямар байдлаар ажиллах вэ гэдгийг хүүхдүүдтэй ажилтдаг байгууллагуудын төлөөлөлд хүүхдүүдээс энэ дээр саналаадаа хэлэх юм өөрөөгөөчтэй. Тэгээ илүү дотгошоогоо чиглэсэн зөвлөмж ийм одоо мэдлэг бүтээх тийм үйл явцална. Тэгээ чуулганы манд гадуур нь болохоор сайн дурын ажлын юм үзүүлэх тоглолтууд. Жишээлбэл эрүүл мэндийн асуудлаар хүүхдүүд яаж сайн дураар ажилладаг вэ гэл. Манайх нэг юм хөтөлбөр бас байдгийн нөгөө ингээд хүүхдийн хөгжлийн төвүүд энэ төр гээд юм хүүхдийн газрууд дээр очиод манай хүүхдүүд хамтдаа ингээд вафл хийгээд хамтдаа өндөг шараад өглөөний цай хамт уугаад ингээ гой бүжгэлж мужиглээд тэгээ сэргээх нийгэмшил хөтөлбөр ихгүй гоё ингээд хамтдаа өнгөрөөдөг. Одоо телевизээр хүмүүс кинон дээр үздэг дээ ингээл эмнэлэг тагаа хүүхдүүдээр гитар дараад айлаалагч болоод манайх бас хавдар судлаар хийжсэн байхгүй. Ийм хөөрхөн хөтөлбөрүүд энэ төр загваруудаа үзүүлнэ. За тэгээ бүр ингээ үр дүн гаргадаг хөтөлбөрөд ингээл сайн дураар ажиллаж байгаа юм чи ажил юм чи амар том үр дүн өөрчлөлт гаргаж байгаа шүү дээ. Бид нар ингээл хүүхдийн хичээлийн яг ингээ математик дээр одоо хэдүүлээ зүгээр ингээ бодъё л да нэг юм 3 сар хичээлдээ суугаагүй хүүхд ингээд хүрдээ огт мэдхгүй байна гэд. Тэгээ манай хүүхд ингээд сайн дураар ажилдаа ажиллаад хүрдийг мэдүүлээд одоо 3 дугаар ангийн хүүхдийг ч юм уу 2 дугаар ангийн хүүхдийг ингээд өөр алгачиж штэ. Тэгэхээр яг энтэй чи хэрэв багш ажилласан бол асар их цалин цаг хугацаа зарцуулна тий. Тэгэхээр ингээд яг үндэ бол ингээд бид амар их сайн бас төсөөд ч гэсэндээ хувь нэмэр оруулах боломжтой. Айгуу жижигхэн юм жишээгээр харахад л эднэрийг ингээ үзүүлнэ. Ингээ аюу олон янз тэгээд анхны тусламж дээр яах вэ? Эрүүл мэнд те нөхөрч эрүүл мэнд хүүхдэд төгөөмөл тохиолддог хорт зуршил гээл те хүүхдэд яг үндэ бас мэдэхгүй байх ингээ дог харагч ингээд татаад тэр нь өөрийнх нь эрүүл мэндэд ямар хэрэгтэй вэ гэдгийг хүүхд ингээд өнгөцлөө ойлгож байгаа. Тэгээд үнэхээр ингээд тэдний хувьд ч тийм одоо би ч гэсэндээ өсвөр наснд байхдаа нэг тийм ойрхон биш штэ ингээд юу сонирхолтой байлаа бидний хувьд ч ингээл үерхэх мөрхэх гэл бидний ч өсвөр нас ч амар өөр юмнууд сонирхолтой байхгүй. Тэнгүүд амар ухаантай гинт ингээд юм орохоор бид нар сайн ойлгохгүй хүлээж авахгүй байж болно. Гэтэ энийг яаж урт хугацаанд ойлгуулах юм бэ? Би эндээ л хэлнэ. Найзаараа үлгэрлэл гээл те айгүй олон гоё юмнуудаар ойлгох байхгүй юу? Тэрнээс нэг Сухомловский болж гарч ирэл чи өөрөө гэл өөрөө тамиг татчихал эсвэл нэг ээж өөрөө амар уралчаал миний охин битээ урал гэл биш байхгүй гэж. Тийм тэр чинь ингээд шууд ордог биш шүү дээ. Бид нарт ч гэсэн ордоггүй байсан шүү дээ. Би бүр зүрмөөр санагддаг үе хүртэл жоохон байхад байгаа. Тэгэхээр энийг гоё үе тэнгийнх нь үлгэрлэж би эндээ нөлөөлдөг. Тийм. Тэгэхээр нөлөө үзүүлэгч нарыг бас бэлтгэх нь хэрэгтэй. Тэ дуртай тэрийгэ хийхтэй одоо гоё яадаг тийм хүмүүсийг бид нараа бас одоо үе тэнгийн сурагч багш гоё биэндээ гоё эрэг халдвар тараагч нараа бэлтгэх нь аягүй тийм зүгээр байгаа байхгүй. Юу кул ингэдэг те. Тийм байна. За ер нь подкаст өндөрлөх тал руу хандаж байна. За тэгээ хоёлаа нөгөө өсвөр насны хүүхдүүд сонсогчд байгаа учраас огт руу чиглэсэн. Тэгээ та бас өсвөр насны хүүхдүүдэд за би өсвөр наснда байсан бол ийм өрнөс одоо сурцсан байсан бол зүгээр юм биш үү гэдэг өнцгөөс гоё зөвлөгөө өгч тийм 2 3 даацтайхан шиг зөвлөгөө өгөөч гэвэл та юу хамгийн түрүүнд чухалчилж хэлэх вэ? Өсвөр насны хүүхдүүд би хэрвээ өсвөр наснда байсан бол энийг сурцсан бол нэг тийм бодож байгаагүй байна. Гэтэ зүгээр ингээд сургалтын дээр хэлж чаддаг нэг юм байгаа. Хүүхдүүдийн хувьд би яг түрүү хэлсэн хүүхдүүд өөрийнхөө ингээ гаргаж байгаа санаандгүй гаргадаг хүүхдүүд их хвчлээ. Тэгээд тэрийг хүмүүст тэгээд чамаад ингээ хийж яхад ямар мэдрэмжүүд өгч байгаа вэ гэдгийг өөрийгөө анзаарах гэдэг юм уу? Би хизээ уурлаад байгаа, юунд уурлаад байгаа нь тий гэдгийг ингээд хизээ би баярлаад байт юм байна. Тэрэн дээр жоохон ингээд хайх өөрийнхөө тухай. Айхтаргүй юм биш. Бити шүүмжлээрээ өөр хүнтэй харьцуулах ерөөс эрг байхгүй. Тэгээд чиний нүд, чиний контур, чиний хувцлал ямар байгаас үл хамааран зүгээр энэ тухай өөрийнхөө тухай бодох цаг авдаг байвал зүгээр. Тэгээд өөрийгөө гоё үнэлдэг
байгаасаа гэж бодож байна. Амар юм нандин штэ ингээд чи ингээд айгүй гоё өөр нэг өнгө ингээд амар азтай хгүй бид нар ингээд амьдарж байгаа нь. Тэгэхээр энэ гоё зүйлийг ингээ гоё эрхэм харж өөрийнхөө үнцнийг ингэж ойлгодог болоосэй гэж бодож байна. Тэгэхээр энийг ойлгохын тулд өөрийнхөө давуу байдлуудыг илүү тодорхой харжуул их зүгээр. Ээж авдаа ч гэсэн тэрийг ойлголоо зүгээр. Ээжээ би өстой өнөөдөр амар гоё унсан штэ гэл тэ. Тэгэхээр ээж аав ч гэсэндээ ингээд миний охины давуу тал энэ юм бэ штэ гэж ингэж тэр дэмжих. Тэгэхээр тэрийг ганцхан хөгжүүлэх гээгүй ер нь давуу талд суурлаж ингээд хөгжих нэг тийм эрэг айгүй юм бас хурдтай байх боломжтой байхгүй юу? Тийм. Тэгээд алдаа оноонуудаа ингээд тавтахгүй байх дээр илүү ингээд алдаануудыг таагүй мэдрэмж өгдөг харилцаануудаас аль болох зайлсхийхтэй гоё өөрийнхөө эрүүл мэндийг гоё хайрлаж ингээ үсгэлэнтэй байна гэдэг чинь ингээд хайхаас илүү ингээд дотор байдаг зүйл гэдгийг охтод ойлгосоо гэж боддог. Тийм. Тэгэхээр тэр өөрийнхөө гоё гэрэлтэж байгаа гоё юмнуудыг гоё ингээд зүлгэх гэрэлцүүлэх нь айгүй чухал шүү дээ тий. Тэгэхээр мэдээж гоё мэдлэг хэрэгтэй. Тэгээ ямар яаж мэдлэгтэй болох уу гэдэг дээр бол ингээд зөндөө олон боломжууд байгаа. Тий тэгэл номоо уншаал гоё найзуудтайгаа яриад тий ингээд дуртай зүйлээ хийнгээ гэсэндээ суралцаж болдог. Тэгээ энэ зүйлүүдийг харах нь нэг тийм чухал. Тэгээ хүсэл мөрөөдлөөрөөсөө хайж болохгүй. Ингээд боломж байгаа. Хүн чинь ингээд бодож байгаа, харилцаж байгаа нь л би түрүү хэлээл байгаа нөгөө ингээд тасралтгүй л бид нар өөрснийгөө бүтээж идэг учраас айл болох гоё эргээр, айл болох гоё таатай. Тэгээ хүмүүст гоё ингээд болон ээж авдаа ч гэсэндээ өөрийгөө гоё ойлгуулж тэ зориг мохгүй ингээд байвал айгүй хөргөн штэ тий. Ингээд гоних, өвдөх ингээд бүх юм байгаа. Уурлах бүх юм байгаа. Гэхдээ тэрнээс ингээд тэдний нэг томруулаад үндсэн өөрийнхөө мөн чанарыг ингээд арчихгүй байх нь чухал. Чухал шүү гэж захиа гэж гоё оролцоорой тий. Гоё би бинийхээ төлөө гоё юм хийх тий бусдын төлөө хийх бүх хүнд хүч байгаа бүр ингээл бүгдэнд нь байгаа. Тэгээл тэрийг ингээл голохгүйгээр гоё гадаа тий ингээл нэг хүүхэд уйлаад гэрээ олохгүй байхад ч гэсэндээ магадгүй ингээд нэг найз нь төвчрөө ороход ирсэн байхад ч гэсэндээ тэр тий ер нь сайн зүйл хийх гэдэг бол хүнийг хамгийн сайхнаар гэрэлтүүлдэг хамгийн тод өнгө шүү дээ ер нь. Тэрийг дандаа сануулах зүгээр ах тий. За сонсогчдоо Октийн подкастын ээлж дугаар энд хүрээд өндөрлж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараас манай сонсогч охтууд маань, сонсогч хүүхдүүд маань ер нь сайн үйлс гэж юу юм те, сайн дурын ажил гэж юу юм, бид нарт өөртөнд маань ямар одоо те эрэг юм нөлөөллүүдийг үзүүлт юм бэ гэдгийг өстой бүр сайн ойлгож авсан бахаа гэж бодож байна. Тэгээд зочиндоо маш их баярлалаа. За сонсогчдоо баяртай. За баяртай.